За, энэ нөөс хөта сайн юу вэ? Тэмээ нөө энэ өдрийн мэндийг дэвшээ. Энэ өдрийн мэндийг хүргье. За, сөхөт хөрөмө танилцуулаач. Намайг одоо Жамаа охтоос гэдэг. Би одоо 17 настай. Тэр нь бол сурхийнхаа хажуугаар л e-com хийдэг гэсэн. Одоо 10 жилээс өгсөн шүү дээ. Оюутан болоогүй. Одоо ер нь 12 дугаар анги төгсөх анги гэсэн үг. За, сөхөт офс байдаг гэсэн шүү дээ. Офс байдаг. Манай гэр болохоор офс байдаг. Би болохоор өөрөө хот мот гэж энэ байлтанд дамжаал ээж. Нэг арчил ээж байна. Окей. За, ер нь e-commerce хэдэн сайрах гэсэн юм лээ. Ер нь бол яг сонирхож ирсэн мэддэг болсон гэх юм бол нэг жилийн 12 сараас хойш таны юмог үзэл e-com гэдэг юм нэг анх ерөнхий ойлголтыг нь авч ирсэн тэр үед болохоор бид нэг сайн ойлгохгүй яваад нэг сайн ойлгохгүй тэгэл ямар ч хэлсэн ойлгож жоохон юу гэх мэддэг болсон гэх юм уу. Тэгээд тэр нь яг хийж эхэлсэн гэх юм бол би анх нөгөө 4 сард лого хийж эхэлчихсэн юм. AI. Тэгээд лого хийгээд тэр үед чинь юу яд гэсэн. Үүсээс хадаад ирэхэд лого хийгээд явдаг юм ба шүү дээ. AI хийдэг гэсэн юм байна тий. AI эднээс та Canon эднээс та. Тэр нь бол хамгийн анхны үйлчлүүлэгч авах мэдрэмж амар гоё байсан. Хамгийн анхны захиалга хамгийн анхны үйлчлүүлэгч. Яг юу болохоор e-commerce хийхдээ тэр нь хэр одцоо байгаа тий. Тэр нь бол юу 5 сараас хойш ихсэн. Тэр нь бол хийж эхлэв. Анхны хүний доор каспорт хийж эхэлжсэн. Тэр хүнээс тэгээд нөө айд эднэр яаж хийх эднэрээ сураад. Ер нь яг би дагаа явсан гэх юм бол 9 сар 10 сарын сүүлээс л яг идэвхтэй явж байгаа. Сүүлийн сарын хугацаанд. Юу одоо манай энэ community гэж хязгаарчсан. Тэрнээс хойшоо яг өөрөө би дагаа явсан гэсэн үг юм уу тий. Энэ бас би дагаал явал юмнуудаа ойлгохгүй Telegram community-ээр орж ирсэн. За 10 сарын сүүлээр орж ирсэн баг. За тэгээд за community руу орсон шалтгаан нь нэр нь хайлаа ихлээ тэрийг нэхлээ. Энэ нэг тийм branded e-com гэдэг зүйлийг нэг тийм сайн ойлгохгүй, сайн хийж чадахгүйсэн нэг тийм general явуулсан гэх юм уу? Зүгээр нэг одоо юу гэх юм контентын дээр текст тавьчаад явдаг ч юм уу. Тэрнээсээ бодлол бараг гарахгүй шигөө. Тэгэл явуулсан юм гэдэг бол. Яг брэнд гэдэг ямаас ойлгохгүй, тэргөө бүтээл чадахгүй. Энэ community-д орж ирээд энэ зүйлүүдээ ингээд сураад ер нь бол хэрэгжүүлээд нэлээд их царсан. За өмнө тэгвэл community орж ирэхээс өмнө чи юу хийх явж ирсэн гэсэн үг шүү дээ тий. Ер нь өөрөө нэг жоохон товчаад үзээ сонирхоо судлаад ингээд бистаглаар алдаал оноол явуулсан. Энэс машаа community дээр орж ирээд тэгээд бас ер нь бодож ирсэн юм бас ч өөр байсан уу ер нь ямар өөрчлөлт гарсан. Ер нь бол нэлээд өөрчлөлт гарсан. Борлуулалт нэг төр төссөн. Хоёрдугаарт нөгөө дэлгүүрийн одоо юу гэх харагдах байдлаа энэ хүмүүстэй яаж ихтгэлцэл үүсгэх, борлуулалт нөгөө customer service-тэйгээ яаж харьцах гэдэг тэр зөндөө олон юмнууд сурсан. Тэдний одоо ингээ хэрэгжүүлээ явж байгаа. Өмнө энэ сургалтын авчихсан үйлсүүд ер нь дандаа би дагаад ер нь явсан уу? Энэ бол нэг ганц хоёр сургалт анх нь бол авч ирсэн. За тэр сургалт яг сургалт гэсэн юм бол сургалт байдгүй юм билээ. За мэдгүй явж байхдаа нэг e-commerce сургалт гэдэг нэг гаргадаг юмнуудаар ороод зөндөө алж ирсэн. Тэгээд тэрний бараа нэг тийм сайн биш байгаа гэсэн үг үү? Тэр нь ер нь баг айдаач мэдэхгүй ер нь зүгээр ер нь баг өөртөө ч ер нь ямаа сайн мэдэхгүй нөхдөлөө авсан. За окей. За одоо тэгээд 10 сарын ер нь дундуур хацаагаас ерөнхийдөө яг борлуулалт юмнууд нь шийдгэрээд ер нь одоо ингээд 11 сар сүүл болж штэ тэ. Энэ хооронд одоо жишээлбэл нийт одоо чи ер нь борлуулалт юм хичнээн ерөнхий борлуулалт хийсэн байна. Тэгээд тиймэрхүү юу доор яг Shopify дээр орж ирсэн борлуулалтаараа бол нэг 40 сая гарцсан явж байгаа сүүлийн 1 сарын хугацаанд. Сүүлийн хэд хоногт бол нэлээд өссөн. Өдрийн борлуулалт 4 сая маяг давдаг ч юм уу. За. Чи оцсон доор ч юм байна. Компьютер дээр ярьж байна чи одоо. Лаптопноос л ярьж байна да. За чи боломжтой бол ингээд
дашбордыг үзүүлэх боломжтой. Дэлгүүрийнхаа нэрийг харуулмаар гэвэл яг хоруугаар яриад тахгүй. Тэгээд За тэгэл энэ дашбордыг харуулад өдрийн борлуулалт 4 сая хүртэл явж байна. энэ нас энэ За last 30 days 945 мянган төгрөгийн борлуулалт хийсэн байгаа шүү дээ. Nice. Маш амжилттай явдаг. Манай бас эндээс яг нөгөө зарим хүн авах боломжтой болсон эднэргээд яг хүрэгдсэн нь бол нэг 40 сая төгрөгийн борлуулалт болсон. За. Окей. За 17 настай байж одоо ийм зам борлуулалт хийж байгаа. Мондог байна. Хоёулаа сүүл нэг ярихад 30 эдэн төгрөгийн борлуулалт хийж илүү тий. Тэрнээс хойш нэг 10 гарцсан гэдэг. 15 билүү. Тэгээд одоо бол нэлээд ахистай сайн явж байгаа юм биш үү? За ямар бүтээгдэхүүний хажуугаас чи нишийн хэлэж зүгээр яг тийм бүтээгдэхүүн гэж тийм бүтээгдэхүүн хэлэхгүйгээр ер нь зүгээр ниш нь ямар бүтээгдэхүүн вэ? Ниш нь болохоор нөгөө эмэгтэйчүүд рүү зориулсан үнэртэн гэх юм уу? Окей. Тийм үү. Тийм бүтээгдэхүүн яаж байгаа. За тэгээд ерөнхийдөө бүтээгдэхүүнээ яаж олсон бэ? Бүтээгдэхүүний product research одоо жижигсэн ер нь анзаарч мэдж байгаа хэрэг манай комьюнити дотор байгаа хүмүүсийн одоо нэг хамгийн зовлонтой бүгд нэг асуудал болохоор бүтээгдэхүүн судалгаа гэдэг юм дээр одоо ерөөсө бүгдээрээ л алтаас тий анхаарч явахтай хугацаа алдаад тэгээд онгоцтой хийж хэлцээ техник хэлцэл ингээд байгаа. Тэний үед энэ бүтээгдэхүүний судалгаан дээр яасан, яаж энэ бүтээгдэхүүний олсон тий энэ нас нөө анх юу яжсэн. TikTok хаа явж явах тэр нь амар viral явуулсан байхгүй юм баг бичлэг болгоно амар viral яваад тэгэл судлаад нөгөө яг яадаг үнэртэй эдгээр судлаад тэгээд юу яасан Монголын зах зээл дээр өрсөлдөгч эдгээр байна уу гэсэн нь бол зарж байгаа дэлгүүр эдгээр байхгүйсэн тэгэл ер нь тестэлж үзсэн. Тэгэхээр чи бүтээгдэхүүнээ Монголд авчиж байгаа тестсэн юм уу эсвэл авчихгүй байж байгаа тестлэж үзсэн үү? Авчирч эхлээд нөгөө ад явуулж үзсэн. Тэгээд ер нь зах зээл нь бол байгаа юм байна гэж харчаад юу яасан авчирч тестэлж үзсэн. Тэгээд ер нь боломжийн байна гэж үзээд ер нь бол явахаар бараа гэж альфа тэл ер нь бол олноор орж ирээд зарцсан. Зарж байгаа одоо. Окей, nice. За одоо жишээлбэл сая миний энэ дээр хахад баг 1100 борлуулалт хийгдсэн гэдэг багаас хэлчихсэн шүү дээ тийм. Тэгэхээр баг 1000 бүтээгдэхүүн зарсан байгаа гэсэн үг. Хамгийн анх хэдэн бүтээгдэхүүн авчирсан бэ? Хамгийн анхны одоо яаж паспортоор хийсэн. Эхлээд нэг хэдийг авчирч тестэлж үзсэн. Тэрний дараагаас 100 захиалаад 200 захиалаад ингээд дэвшлүүлээ явсан. Тэгэхээр нэг 100 200 300 гэдэг ингээд баг нэг гэдэг. Энэ зах зээлний анхаар юм байна. Ер нь тест маягтай явуулсан. Эхний анхны хөрөнгө оруулалт чинь тэгвэл энэ хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт авсан бай. Одоо бүтээгдэхүүнээ зайлшгүй shipping cost тэгээд ad мэдэн тийм маркетинг гэдэг бүх юмдаа зарцуулаад ер нь нэг анхны хөрөнгө оруулалт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт авсан бэ? Анхны хөрөнгө оруулалт гэвэл $500 эхэлжсэн. $500. Нэг 3 сая арай хүрэхгүй тийм харцаа. Тэгвэл айгу багаар хэлсэн. Барага захиалаад айднуудаа явуулж үзээл нэг тийм хөлөөдтэй байсан. Тэгвэл ерөнхийдөө одоо эндээсээ үзэж байгаа хүмүүс ерөнхийдөө өстэй харж байгаа. Ерөнхийдөө e-commerce гэдэг бизнес бол ийм болохоор одоо маш гоё бизнес гэж яригдаад байдаг. Маш бага хэмжээгээр ихтэй. Тэгээд ингээд нөгөө snowball хийгээд олноор цаашлаад нэг тэр нь бол нэг сарын дотор моторыг гэвэл болохоос судлаан байл ирнэ. Байлцаагаар нэг 2-3 сарын дотор тэр их хэрэглэдүүлэн мөнгө нь гарч ирнэ. Дараагийнхаа нодороо оруулаад маркетингээ хийнэ гэдэргээд. Яг үнэтэй. Энэ нь яг хичээл дээр одоо таадаг чи дэрэг үзсэн баг үеийн бүлгүүдтэй. Тэгээд одоо анхныхаа олсон мөнгө ерөөсөө өгдөг байгаад дараагийнхаа удаа тийгээд одоо виртусын дараагаас ерөөхдөө өөрсдөө бас нэг жоохон одоо хэмжээний хавийг авах цаашаа өөрөө орж болно гэдэг юм ярьдаг. Ирсэн байгаа. Тэр бас яг хийж явсноо одоо жишээлбэл чи эндээс өөртөө ашиг мишээ авч цалин байлгаа авч хэлсэн байгаа юм эсвэл шууд одоо буцаагаад бизнес руу хийгээл ингээд бүхэн томруулаад ирээд. Одоохондоо болохоор юу хоёулаа яваад байгаа юм бол найстайгаа. Найстайгаа. Одоогийн байдлаар ер нь л бүтээгдэхүүн лүүгээл маркетинг лугаал оруулаад байгаа. Илүү том скейл хийх тал руугаа л юм. Ашиг хийхээс илүү дараагийнхаа нотлоо. Nice яг зөв тийм. Тэгж ерөнхийдөө бизнес ингэж бортон
одоо томорч байгаа одон шигшээ байгаа тэгэхээр боломж бүрдэж байгаа. Тэгэхгүй бол одоо миний зүгээр анзаарч байгаагаар их хүмүүс болохоор юун дээр одоо Монголд ингээд e-com гэдэг одоо юун дээр харах гэдэг. Тэгээд бараага аваад ирэнгүүтээ жоох ашиг ороод ирэнгүүт нь тэрээр өв чимээ цэцэн болгож аваад тэгээд бараа захиалах гэхээр мөнгө олцдог гацдаг асуудлууд үүснэ. Тэгэхээр онцгой маш онцгой одоо системтэй ерөнхийдөө явж байгаа юм байна. Тийм маржин одоо хиттэй хэдэн ашигтай явж байгаа. Тийм маржин net profit 40-50%-ийг л харж байгаа юм. Маркетинг айд идрээ бүрэлдэхүүн зардлаасаад бүх юм маркетинг чаас тийм shipping cost, cargo, тэгээд advertisement marketing одоо юу гэдэг тийм бусад одоо зардлууд бүх юм аа. Бүргэлт эднэргээ тэр хасаад маржин нэг 40-50% л харж байгаа гэдэг. Маш ер нь бол маш өндөр байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол гадны зэхэл дээр бол нэг 20% авах юм бол ер нь маш өндөр тийм ингэж үздэг. Монголын зэхэл дээр бол 40-50% бол ер нь боломжийн одоо тоо байгаа. Тэгэхээр чиний хувьд маш өндөр схемаар явж байгаа. ඒක мундаг байна. Би бас маш баярлж юм баг. Одоо ингээд камераас нь одоо ингээд нэлээд юм үр дүнтэй юм уу тэгээд одоо хүмүүс ингээд гарч ирж байгаа. Чивасаа одоо миний ингээд яг 2 сар одоо видео кол хийж байгаа. Ман болж байна. Одоо энэний дараагаас бас видео кол хийх өөр дахиад зөндөө олон шамнэр байгаа. Тэгэхээр бол анхны хөрөнгө оруулалт бүр хангалттай бүр одно хийсэн тэр нөхөө дараа авчихсан ингээд явж байгаа гэсэн үг болох гэдэг шүү дээ. Тэгээд энэ 3-аас 4 эргэлтийн дараанаас гайгуулсан юм уу? Тэгээд найзтайгаа ирээд хамтраад явж байгаа. Найз ч болохоор юу хийж байгаа? Хоёр ажиллаа аваад явж байгаа. Тэр хуваагаар л аваа явчтэй. Одоо ихэд контентын дээр л ер нь анхаарч байгаа үстэй. Ер нь бусдаар бол нэг яах вэ тийм. Бараан дисплей юунууд нь болохоор маркетинг л одоо байж байгаа. За өдөрт хэдэн контент хийж байгаа хэдэн буст явуулж байна, ad хийдэг явуулж байна. Одоогоор бол нэг 5 кампайн зэрэг явж байгаа. Өдөрт бол 1-2 контент бэлдсэн байгаа. Гэтэ жоохон санаргүй гэснүүдээ бүгдийг устгаж зэрэлцсэн байгаа. Ер нь бол бэлэн контентууд бас байгаа гэсэн. Контентууд нь болохоор ер нь дандаа UGC явж байна уу, видео, зураг явж байна уу, ямар юм. Энэ нь бол жоохон олон талд юу яаж байгаа. UGC яаж байгаа, борлуулалт руу чиглэсэн ихтгэлцэл үүсгэх эдрэгээд ер нь бүтээгдэхүүний мэдээлэл эдэр ч юм уу. Нэг тийм талын олон талын контентууд хийж байгаа. Тий. Яг тийм реклам шиг нөө бас биш. Окей. Яг гоё зүг явж байна. Одоо нэг diversity гэж хэлдэг шүү дээ. Нэг кампайн дотор одоо жишээлбэл олон төрлийн юмуд явуулж байна. Эсвэл олон кампайнуудаар ингэ савхад өөр төрлийн зураг, видео тий high production гэдэг юм. Янз бүрийн байдлаар хийж явуулж байна. Тийм их байдлаар явуулж хайрцаг юм байна. За одоо ер нь толгомдож байгаа асуудал ер нь юу вэ? Одоо процессорнууд юу вэ? Тэр ер нь яаж одоо шийдэх гэж бодож байна. Ер нь цаашдаа одоо энэ брэндээ яаж хөгжүүлж тэ нэмэлт одоо бүтээгдэхүүн оруулж ийм үү ямар төлөвлөлт байгаа вэ? Одоо болохоор жоохон гацж байгаа асуудал нь болохоор customer service жоохон хэцүү ер нь бол дийлэхгүй байгаа. Хүмүүстэйгээ ярин чатандаа хариулсан нэг тэргээд customer service-эл ер нь жоохон дийлэхгүй. Нөгөө вебсайтер ихэнх захиалга орж ирдэг ч гэсэн нөгөө чатараас хүмүүс зарим хүмүүс нь шууд яриад өгчдөг ч юм уу. Тэмхүү сонирхолтой. Зарим хүмүүс рүүгээ нөгөө орж ирсэн захиалга руугаа ярьдаг ч юм уу. Тэднэрэл ер нь бол дийлэхгүй. За тэрнээр одоо тэгэл virtual assistant чаан гэсэн үгтэй. Тэгээд одоо фильмтэй тэгэхгүй нөгөө бүх одоо цаа ингээд өөрөө хариултад ингээд яваад хахаар өөрөө одоо цаг гарах боломжгүй яг нөгөө зүйл дээр оёрхаалаа. Тэгэхээр яг тэрэн дээр бол нэг customer service дээр нэг хүн аваад тэгээд тэрийг одоо сургаад train хийгээд яг ингэж асуувал ингэж хариулаараа ингэж тэгдэж шүү ингэж гэдэг бүх юм заагаад өгч юм бол тэр боломжтой. Тэрэн дээр маркетинг тийм бодолтой байгаа. Тийм бодолтой байгаа. Тэрэн дээр бол одоо нэг найзгаа хай хийдэг ч юм уу цалинжуулаад сарын хэдийг яаж энэ дээр ингэж ажиллагаа гэх юм уу тэгэхээр тэр асуудал шийдэх харагдчих. Өөр одоо төлөвлөгөөний үед дараад нь одоо яаж энэ брэндээ бүр next level руу гаргах гэж бодож чинь бүтээгдэхүүн нэмийг бодож чинь үү эсвэл одоо өөр ямар юу гэж бодож чинь тэр дээр бодсон төлөвлөсөн юм байна уу? Би болохоор одоохондоо л юу гэж бодсон. Энэ одоогийн бүтээгдэхүүн one product дараа ер нь бол Монголын зах зээл дээр тусалсан л явж чадсан. Энэ дээр одоо юу гэх юм нэг брэндийг амжилттай болгочих юм бол дараагийнх нарай нэг гайгүй юу
хөнгөн зөөлөн болж чинь гэсэн үг л дээ. Энэ гэж одоо энэ дээрээ л ер нь ажлаа явуулчих гэж бодож байна тий. Окей. Тий ер нь яг одоо миний зааж байгаа арга гэсэн ер нь тийм шиг ихэд one product store-оос ихтэй тий. Тэгээд ирээга бүр сайн одоо ингээд амжилттай successfully тэгээд таньсныхаа дараа ирээга ингээд transition хийгээд niche product болох ихтгэн store болох бид нэрээ үг битгүүнүүд нэмээд одоо жишээлбэл эмэгтэй хүнд зориулсан бол магадгүй дараа нь эрэгтэй хүнд зориулсан одоо үг битгүүн гэдэг ч юм уу бичлэгээр ингээд битгүүнийхээ тоог төвшруулад ингэж одоо орлого маань нэмэгдэн брэнд маань чиглэлтэй болсон тийм иймэрхүү байдлаар яхаа гэдэг юм яаж байгаа. Тэгээд за сүүлийн асуултуудаас юу одоо чи өөрөө ингээд 17 ах настай байж оюутан биш бүр 10 жилийн хүүхдтэй жидэг. Тэгээд бүх юм одоо ингээд онлайнаар хийгээд өөрөө аяа онцроо яваад Улаанбаатар ирчээд 90 орчим ингээд одоо юу бүх юм ингээд интернетийн цаанаас лаптопын цаанаас интернет орчинд хийж чинь энэ дээр одоо ямар нэгэн хүндрэл байна уу одоо жишээлбэл энэ асуудлуудыг яаж шийдэж чинь хүндрэлтэй яаж шийдэж чинь авал хаяа шийдэж чинь заавал одоо энэ тэнд нэг газар байх одоо тийм шаардлага байна уу эсвэл бүгдийг ингээд зайнаас хийгээд байх бололцоотой байгаа даа нөө. Энэ нь бас гайгүй зайнаас хийх бололцоотой. Хүргэлт бид нэр болохоор бүгдийн нөгөө хүргэлтийн компаниар шийдсэн. Нөгөө бүх нөгөө хүргэлтийн компанийнхаа агуулга дээр байж байгаа л бүх хүргэлтүүд нь бол гарчдаг гэж ойлгож байна. Тэгэхээр заавал өөрөө нэг газар бараа мараа хадгалаад тэрийг өөрөө хүргэлт хийгээл ингээд спецмент хийгээд байх юм шаардлага байхгүйгээр бүх юм одоо ингээд хийж болтоо гэсэн үг байна шүү дээ. Энэ нас тийм хүргэлт бараг явах байгаа дөө. Харин тий одоо энэ дээр яг нэг хүмүүсийн одоо нэг асуугаад идэг нь орон нутгаас энэ хийж болдго юм уу? Гадаадас одоо энийг хоббичи хийж болох уу? Заавал Монголд өөрөө байх хэрэгтэй юм нэтэрэг л аюул асуултууд байдаг. Тэгэхээр бол ямар ч шаардлага байхгүй. Лаптоп тэгэл одоо Wi-Fi байх бүх юм бүгдчдэг юм. Тэгээд одоо нэг үе хамаад манай Монголын одоо энэ fulfillment center-ууд хүрээлтийн компаниуд нийлээ олон болсон ашигласан хооронд өрсөлдөөлтэй болсон. Тэс энэ болчиход байгаа. Энэ нас нэлээ хөгжсөн л байгаа дээ. Яаж хөгжсөн ба. Нэг бүрэлдэхүүн чи хитээр хөгжсөн 6,000 7,000 болж байна. Нэг бүрэлдэхүүн 6,000 гарч байгаа. Одоо тэр нь гадуур 6,000. Гал дотроо болохоор 6,000 тэгээд унаанд нь 50 40 орно. Яа тэгээд за маш мандугай маш багтин маш таван за ер нь бол ийм байгаа. Тэгээд өмнө нь бол дaalаа ярьсан юм бацхад бол тэгээ өмнө нь e-com нэг жил арчны өмнөөс сонирхож эхэлж байгаа. За өөрөө ихлээр customer service гэдэг тийм өөр компанид өөр хүнд тусалж ихтэй customer service юм хариуцж явж байгаа. За тэрнээсээ болоод өөрөө нэг жоохон бошлоо судалж өөрөө ингэж нэг тест хийж үзээ. Хийж байгаа. За яг энэ одоо community руу орж ирээд эндээс хаашаа нэгэн одоо existing-ээр ингэж scale хийгээд одоо нэг юм үр дүн гаргасан юм чинь дүү бахна тийм. Одоо найзтайгаа хийж байгаа юм байна. За цаашдаа болохоор илүү юу гэхээр нийлжингээд яг энэ дэлгүүр дээр энэ брэнд дээр фокус тагаад тэгээд энэ гамлын гоё ингээд smooth фокус тахад одоо багийнхаа дэлгүүрийг эсвэл багийнхаа брендинг эсвэл энэгээ цаашаа бүр хөгжүүлж алтераа харна дүү болж байна. Дүү. За окей. Маш мундаг байна. Одоо би 17 настай байхдаа бол яста нусана явж ирсэн байх. Тамшигт ийм байгаагүй. Одоо нэг хүмүүсд айгүй мундаг болсон байгаа даа. Тэгээд интернет бүх юм одоо ингээд бүх хүнд нээлттэй юм гоё болсон учраас хүмүүс боломжтой. Нах үеэс одоо байршил хаана хамаа хөгөр одоо бүх хүнд ийм гоё боломж байгаа. Тэгээд бүхэд тамшиг баярлалаа. Одоо бүр ингээд энэ дээр өшөө илүүтэй борлуулалтаа өндөр хийгээд тэгээд магадгүй тэгэхээр одоо нэг хэрэгтэй болсон дараа багны зүйлээр багсаа гоё одоо цаашдаа үгүйцээд ингээд гараа гэж одоо хүсмээр амжилт хүсье. Энэ нь e-com болохоор надад амар гоё санагдав. Энэ ханаас хийж чаддаг. Decoration free. Тэгээд юу гэх юм нэг
зөвхөн нэг л скиллийг сурахгүй ер нь бүх л төрлийн юм хийдэг учраас амар тийм сонирхолтой уйд завгүй гэх юм уу? Тий, яг би бас яг чамтай адилхан байдаг. Өдөр цав байхгүй. Ер нь байнга өөрөө нөгөө апдейт сайжруулж шинэ сурж ижил энэ одоо бизнес дээр ажилттай явах боломжтой байдаг. Тэгэхгүй тэгээд нэг ганц хоёр юм сурчаад тэгээд хүмүүсүүдэд явах боломжгүй байдаг тийм. Тэр нь бас бүх л талын юм хийдэг учраас амар сонирхолтой байна. За. Окей. За баярлалаа зүгтээ маш гоё байна. Тийм мондөг одоо амжилт гараад ингэ явж байгаа юм. Баяр хүргэе. Тэгээд цаашдынхаа гой сайн уу за найз нэг шиг байна тий. Манай за. За амжилт тоёстой хоёуланд нь амжилт. За. баярлалаа. За баярлалаа.